Яг нөгөө монгол хичтэй болохоор бол амар санагдчихсан шиг. Тухайн үед 3-4 жилийн өмнө тэр үед л амар санагдсан. Одоо аппликейшн хэлбэрт орсон байгааг нь мэдсэн аа. Окей. Одоо хоёулаа тэгвэл аппликейшн хэлбэрт байгааг нь туршаад үзчих боломжтой юу? Ямар санагдаж байна? Nice. Ер нь тийм цааш бүр ашиглах юм одоо утсан дээр татсан юм чи ашиглана. Баярлалаа. Хэдэн жил ашиглаж байгаа вэ? Ер нь бол сүүлийн 2 жил бол ашиглаж байгаа. Аль хэлтэй төлөв ашигладаг вэ? Ер нь бол ганцхан англи дээр ашигладаг. Бусдын бол ашиглаж үзээгүй л байна. Гэхдээ өөрөө сурал үзнэ. Окей. Тэгээд би нөө өөрөө орчуулга гэдэг байхгүй юу? Тэгээд дандаа болор тойлыг ашиглаж орчуулга гэдэг. Тэгээд тийм болохоор бас айгүй хэрэгтэй юу шиг санагддаг. Бусад тойл болохоор ингээд яг ганцхан үг гарч ирээд тэнгууд ингээд нөгөө нэг англи үйлдвэр зүйдээр ингээд амар олон утгатай гарч ирдэг ш нэг үг айгүй олон утгатай. Тэнгууд тэр ингээд яг ганцхан үгээр ингээд баримжааж болох айгүй хэцүү. Тэгэхээр яг болор тойл дээр байгаа олон үгнээс харж агаад тий яг энэ утга нь ингээд дүүх юм байна гэд яхад бол болдог байхгүй. Тий тэр нь Уулсан баярлалаа. За баярлалаа. За та болор тойлыг ашигладаг уу? За хаяад ашигладаг. Танд ямар санагддаг вэ? Одоо бүр амар болсон байна тий. Аппликейшн болоод. Аппликейшн болсон ч ер нь аль хэсэг нь илүү таалагдж байна. Одоо 6 хэлний сонголттой байгаа. Тийм байна. Англи үгийн сан гэдэг 44450 бараг 45000 үгийн сантай болсон юм шүү тий. Гоё яа нэг л их ашиглана л та угаасаа. Офлайн болсон л Оо тийш тэр нь айгүй амар шүү тий. Энд юм хайгаад яваад тахгүй тий. Уцаа дээш шийдэх хэрэггүй болно шүү тий. Тэгээд гоё байна. Амжилт хүсье ингээд дандаа хөгжиж идэгт баярлдаг тий. Баярлаа. Ерөнхийдөө үг мөг хайхад амар үгийн сан сайтай. Тэгээ сүүлийн үед бол бас ашиглаж байгаа энэ дэжгүй юм байлээ. Тэгээ болор тойл миний ерөөсөл ганц хэрэгэлдэг. Тэгээ англиас монгол руу юм ойлгох яхад бол ер нь л гол юу лээсэн да гарын авлага гэдэг юм одоо юу гэдэг тойл бичиг онлайнаар өдөр тутмын хэрэглэн байнга хэрэгэлдэг тийм дотны маань туслах лээсэн юм да. Тэгээ одоо ч гэсэн ер нь бол байнга хэрэгэлдэг. Сэтгэл өндөр байдгаа ер нь бол үгийн сонголт юу үгээ оруулаа явчихдаг тий одоо нэг энэ үг байхгүй байна гэдгээр энэ тий харьцангуй тий амьд шинжлэгдээд хөгжөөд явдаг тийм ээ. Ер нь андуураг бол сүүлийн 20 жилийн турш тогтмол ажиллагаатай байгаа Монгол хэлний цорын ганц тойл баха гэж бодож байна.